Сайн байна уу? Натур багц багийн төвийн хаагч Буянзаагийн ууган царан байна. За би таньж өнөөдөр ингээ байнга бидээ авч явдаг 10 зүйлсээ хуваалцах гэж байна. За хамгийн их хэрэгэлдэг зүйл бол мэдээж энэ миний утас байна. Хамгийн түрүүнд санаанд орсон зүйл бол за энэ утсаар би бүх зүйлийг амжуулдаг, бүх зүйлтэй холбогддог. Тийм учраас би энэ утсаа байнга одоо хамгийн түрүүнд сансан. За мэдээж хэрэг утастай холбогдолтой зүйл гэх юм бол утасны тэмдэглэгч байна. Энэ бол хамгийн чухал зүйл. За гуравт гэх юм бол за машины түлхүүр байна. Мэдээж хэрэг бид байнга авч явж бид байдаг зүйл ер нь бол наашаа цаашаа явах тохиолдол надад маш их гардаг учраас машины түлхүүр бас байгаа. За яагаад ч мэдэхгүй энэ сан бол миний бид байнга авч явдаг. Гэхдээ би ер нь бол байнга ашигладаг мөртлөө байнга сантай явдаг. Энэ чихвч байна. Чихвчийг бол би ер нь бол тогтмол ашигладаг. Яагаад гэвэл маш олон харилцагчтай юм ярьдаг учраас чихвчийг байнга авч явдаг байгаа. За мэдээж түлхүүрийн гэр байгаа. Түлхүүр бокс, K-box буюу энэ түлхүүрийн гэр би бас байнга авч явдаг. Энэ ч миний гэр болон маш чухал түлхүүрийн хадгалагтай байдаг. За хоёр дахь зүйл гэх юм бол энэ голомт банкны картны кейс байгаа. За картаа би жийж ашигладаг. За энэ болохоор үнэгүй гифт болгож авч ирсэн. Зүйл ба. Айгүй хэрэгтэй. За ерөнхийдөө бол маш заримдаа амар ууртуудаа яриа өрнүүлдэг нэг юм борлуулалтын мэргэжилтэй учраас юмаа тайлбарлахад буруу зарим үед татдаг учраас за ерөнхийдөө бол энэ ялцмыг байнга авч явдаг. За энэ сойзыг ерөнхийдөө бол миний зөвхөн байнга байждаг. За ерөнхийдөө бол кофе юм уу ямар нэгэн зүйл өдрийн хоолойгоор очих юм бол айгүй зүгээр санагддаг учраас сойзыг авч явдаг. За тамирчин хүнд хамгийн чухал зүйл гэх юм бол энэ хөлс дарагч ресторан байна. За ерөнхийдөө бол бэлтгэхийн дараа болон ер нь бэлтгэхийн өмнө энийг хийхэд маш тийм тав тухтай санагддаг учраас би юм гэж байна. За миний хувьд авчирсан 10 зүйлээс маань хамгийн үнцэнтэй зүйл гэх юм бол надад одоо энэ түлхүүрийн кейс энэ надад маш хамгийн удаж байгаа зүйл. Авч ирсэн түүх гэх юм бол би түрүүчиг гээчээд явж агаад тэгээд за эзний чинь би цаас авчихсан юм аа. Зах дээр явж агаад хальт ингээд нүдэн тусаад айгүй гоё харагдаад тэгээд дээрэс нь Монгол брэнд гэсэн байсан болохоор би энийг авч ирсэн. Тэгээд арьсан. Тэгээд ингээ байнга авч явахад амар эвтэйхэн байдаг цомхон. Би энэ дотор түлхүүрээ хийж болон заримдаа бэлэн мөнгө хийдэг учраас. Ерөнхийдөө бол хамгийн чухал ашигладаг картнуудаа би ер нь болчлаа энэ дотор л хийчихлээ дөө. Тийм учраас энэ болохоор надад хамгийн. За та бүхэндээ ингээд өдөр тутмын авч явдаг 10 зүйлийг ингээд хэлцүүллаа. Болцсондоо баяртай байна. Ууган царан байлаа. Баяртай.